Сайн байцгаана уу? Манд байна. Ингээд бидний цуврал бичлэгээр өнөөдөр хуурай шарсан хавирга хийцгээе. За ингээд бид нар өнөөдрийнхөө хуурай шарсан хавиргынхаа ногоог ингээд бэлтцсэн байна. Ногоон чинжүү, улаан чинжүү, сонгон гэсэн үг. За ингээд хэсэгчлээд сонгоноо хэрчнэ. Ингээд шоо дөрүүлчин жижиг чинжүүгээ гэрч чинь улаан ногоон чинжүүгээ. Яг ингээд ногоо маань болчихж байгаа. За одоо ингээд хавирга За одоо ингээд хоньныхаа хавиргыг ерөнхийдөө түүхийгээр нь бид нэр 40 минут чахуу зөөлөн болчихсон чанаад одоо ингээд хавиргаа чанаад эхэлж. За хавиргаа чандсан байгаа. За ингээд хавирга маань болцсон. За одоо төмпөнтэйгээ гаргамаалтнаа. За гаргамаалнасаа ингээд сайхан хийгээд бүрээд өгөн тосонд ороод ин чинь нөгөө хавирга чинь тосоохгүй гэсэн үг. Гаргамаалтаа сайхан ингээд бүрж өгөөд. За ингээд хавирга нь болцсон. Ингээд гаргамаалцсан хавиргаа шууд шарчнаа. Ингээд сайхан За одоо хавиргаа шараа авцсан ногоогоо хуурна. Араас нь хавиргаа хийгээд. За одоо амтлагчаа хийчихнэ. За одоо амтлагчаа хийн. За ингээд давс амны халбаар ерөнхийдөө яг нэг хийнэ гэсэн үг. За ногооны үсүү. За энэ болохоор дахианы chicken powder. Ингээ муу 2 ороо авчиж байгаа. Амны албаараа 2 орчно. За энэ бол зиран. Монголоор бол гонд гэсэн үг. Энээсээ 2-ыг хийчихнэ. За энэ бол хятад улаан перц. Ингээ 2-ыг хийчихэж байгаа. За одоо хавиргаа хийгээд готох чинь да. За энэ magic chili. Би самартай хуурцсан. За энэ дээрээ яншууга хийчихнэ. За хоол руугаа оруулаад. За өнөөдрийн бидний хамтдаа хийсэн хуурай шарсан хавирга бэлэн боллоо.